Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын цэцэглэгааны санаачилсан галийн тарифын нэмэгдлийг зогсоох хэсэг тухай шүүх хурлууд үргэлжилж байна. Орос Албаны улсын шатах ашигт махламлын экспортын орлого Украин улсыг хүлээн авсан тусламжаас давж ангиллаа. Серб улс Украин улсад зэвсэг нийлүүлж байгаа талаар Орос Албаны улсаас мэдээллээ. Америк нэгдсэн улсын эрх баригчид газын зурагт 60 хоногийн турш гал зогсоох саналыг боловсруулжээ. Судан улсад холерийн халдварын улмаас 7 хоногийн дотор 172 хүн насарлаа. Арамдраг үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрч байна. Бид тэгээд дахин дөрвөн байгаа цагийн мэдээллийг таймлаг өргөх болно. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 1-р сард бүрэн эрхийн хугацаанд эхэлсэн тариудаа олон нийтийг зочроосон олон зуун захирамжуудыг гаргаж заажлаа тун эрчтэй эхлүүлж байсан. Гэвч сүүлийн үед түүний цэцэглэгааны бодлого шийдвэрүүд шүүхийн хоригуудад орох болоод байна. Нью-Йорк төвтэй олон улсын худалдааны шүүх лав гарагт ерөнхийлөгч Дональд Трампын онцгой байдлын тухай хуулийн дагуу импортын бараанд хэмжээний татвар ноогдуулахыг хориглосон байна. Тэгвэл өнөөдөр холбооны дож заалдах шатны шүүх Дональд Трампын цэцэглэгааны хүсэлтийн дагуу тарифуудыг хүчингүй болгох тухай олон улсын худалдааны шүүхийн шийдвэрт түр хориг тавьсан байна. Энэ Дональд Трампын цэцэглэгаанд дож заалдах шатны шүүх хурал хүртэл хугацаа хожих боломж олгож байгаа хэрэг боллоо. Мөн хэрэг эцэслэн шийдэгдэх хүртэл тарифын хоригууд хүчин төгөлдөр хിവэрэ байна гэсэн. Дональд Трампын цэцэглэгааны хэрвээ олон улсын худалдааны шүүхийн шийдвэрийг яаралтай төтгөлзүүлэхгүй бол дээд шүүхэд яаралтай арга хэмжээ авах хүсэлт хүргүүлнэ гэдгийг нээлттэй мэдэгдэж байсан. Учир нь галийн тарифын нэмэгдэл нь Дональд Трампын цэцэглэгааны хувьд ажил хэрэг болохоор зорж байгаа хамгийн чухал ажлуудын нэг яахаар мөн ба. Дональд Трамп тарифыг өсгөх тухай захирамжтай 1970-ад оны онцгой нөхцөл байдал ерөнхийлөгчид эдийн засгийн арга хэмжээ авах эрх олгодог хуулийг ашигласан байсан. Тэгвэл олон улсын худалдааны шүүхийн дүгнэлтээр энэхүү хуулийг ашиглах боломжгүй. Ерөнхийлөгчид 180 гаруй улсын эсрэг тэдний галийн тарифыг огцом нэмэх хэмжээний эрх мэдлийг энэ хуулиар олгодоггүй гэж үзсэн байна. Үүний дараа Дональд Трамп нийгмийн сүлжээнд эсэргүүцлээ илэрхийлж Америк нэгдсэн улсаас бусад бүх орон энэ шийдвэрийг баяртайгаар хүлээн авч байна. Хэрвээ энэ шийдвэр хүчинтэй хിവэрэ үлдэх юм бол ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халтгууц зүйл болно гэвчлэн мэдсэн байна. Энэ хооронд түүний цэцэглэгааныхан олон улсын худалдааны шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг түр хойшлуулах хүсэлтийг гаргаж давзаалдах шатны шүүхэд нэн даруй хүргүүлсэн байгаа нь энэ. Хүсэлтийг авч хэлэлцэх хугацаанд олон улсын худалдааны шүүхийн шийдвэрийн хэрэгжилт түр зогсож давзаалдах шатны шүүхээс хариуцагч талуудад 1-7 хоногийн хугацаа өгч байгаа юм. Гомдол гаргасан талаас оролцож байгаа дотоодын аж ахуйн нэгжүүд болон мужийн ерөнхий прокурорын өмгөөлөгч Жеффри Шваб энэ шийдвэрийг шүүхийн эзэн шийдвэр гартал ердөө цаг хожих зүйлээ гэж тодорхойлсон байна. Дөрөвдөг жилдээ үргэлжилж байгаа Украины дайны санхүүжилттэй холбоотой нэгэн сонирхолтой статистик мэдээллийг Финланд улсад төвтэй эрчим мууч цэвэр агаар судлалын төв болон Киелийн хүрээлэнгийн мэдээлэлд үндэслэн харж болохоор байна. Энэ бол Орос Украин аль аль нь зэвсэг түвшнээ хэрхэн санхүүжүүлж байгаа вэ? Дайны санхүүжилт хаанаас вэ гэдэг тухайд. Олон улсын бие даасан судалгааны байгууллагуудын тоон мэдээллүүдийг харах юм бол хачирхалтай нь Орос Албаны улсын шатах ашигт малтамлын экспорт өндөр хിവэр тийм байхад нь Орос Албаны улсын эсрэг хориг тавьж Украин улсад тусламж үзүүлж байгаа Европ болон Хойд Америкийн улс орнууд чамгүй их нөлөө үзүүлсэн байгаа юм. Графикаас харах юм бол 2022 оны 2-р сард дайн ихснээс хойш Орос Албаны улс нь газрын тос байгалийн экспортоор 883 тэрбум евро буюу 973 тэрбум $ын давсан орлого олсон юм. Үүнийг ижил хугацаанд Украинд олон улсаас ирсэн тусламжуудын нэгдсэн дүн буюу 309 тэрбум $тай харьцуулбал 3 дахин их байна. Украины дайнаас үл хамааран Европ, Хойд Америкийн улс орнууд Орос Албаны улсын шатхуунаас ийхүү хамааралтай хിവэрэ барууны орнууд хориг тавьсан ч гэсэн Орос Албаны улсын шатхуун Европ, Хойд Америкт нийлүүлэгцээр байгаа гэдэг нь бол ийхүү харагдаж байгаа юм. Газрын тос байгалийн Орос Албаны улсын төсвийн бараг 3/1-ийг нь бүрдүүлдэг. Түүнчлэн экспортын орлогын 60 гаруй хувийг эзэлдэг байна. Тиймдээч зэвсэг түвшнийхэн санхүүжилтийн дийлэнх нь тэдгээр шатах ашигт малтамлын экспортоос нь орж ирдгээ гэсэн. Хэдийгээр дайны санхүүжилтэд нэмэр болохыг хүсэхгүй байсан ч гэсэн яхаарахгүй Орос Албаны улсаас эрчим хүч түвшний хамааралтай байдаг учраас тиймгүй худалдаа хийсэн хിവэр байдаг улс орнууд Европын холбоонд хэд хэд байгаа.
Европын холбоо Орос улбаны улсын нефт болон байгалийн хийнд хориг тавьсан ч гэлээ зарим гишүүн улсууд нь импорт хийсээр байгаа. За жишээ нь Унгар, Словак зэрэг улсууд руу Орос улбаны улсын газрын тос шугам хоолоогоор үргэлжлэн нийлүүлэгдсээр байгаа. Мөн Туркээр дамжин Европ руу чиглэх байгалийн хийн экспорт 2025 оны эхний 2 сард 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 26.77%-аар өссөн байна. Орос улбаны улсын албан ёсны мэдээллээр 2024 онд Европ руу чиглэсэн байгалийн хийн экспорт 20%-аар өссөн бол шингэрүүлсэн хийн экспорт дээд хэмжээндээ хүрч түүний 70% нь Европын холбоо руу нийлүүлэгдсэн юм байна. Орос улбаны улсын эрчим хүчнээс бүрэн хамааралтай гэж хэлж болох Серб улс Украины дайн эхэлсэн цагаас хойш төвийг сагсан байр суурьтай байсаар ирсэн. Гэвч Орос улбаны улсын гадаад тагнуулын алба Серб улсыг Украин улсад зэвсэг нийлүүлж байгаа талаар мэдээллээ. Мөн энэ нь Серб болон Орос улбаны улсын харилцаа холбоонд сэв суулгасан хэрэгэ гэдгийг анхааруулж байна. Түүнчлэн эдгээр зэвсгийг НАТОгийн гишүүн орнууд болох Чех, Польш, Болгар улсаар дамжуулан Украинд хүргэж байгаа гэсэн байна. Серб улсын ерөнхийлөгч Александр Вучич энэхүү асуудлаар Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй сайхан ярилцсан юм. Энэ талаар төрийн RTS телевизэд ярьсан байна. Тэд Сербийн үйлдвэрсэн зэвсэг Украинд очиж байгаа эсхийг тогтоох зорилготой тусгай ажлын хэсгийг хүртэл байгуулахаар тохиролцсон. 2023 оноос хойш Украин улс нь Зөвлөлт холбоот улсын үеийн калибертай сум зэвсгийг ашигласаар байгаа. Ийм төрлийн зэвсгийг Серб улс Украинд нийлүүлдэгэ гэх мэдээлэлүүд өмнө нэрсээр гарч байсан ч гэлээ одоо л Оросын тагнуулын алба ийхүү баталгаажуулж байгаа юм. Гэхдээ энэ оны 3 дугаар сард Серб улс Украинд зэвсэг нийлүүлсэн гэх мэдээллийг үүсгэж байсан. Орос улбаны улсын тагнуулын албаны мэдээлэл хуурамч эцсийн хэрэглэгчийн гэрчлэгээ ашиглах зуршлагч орнуудын тусламжтай зэвсгийн 8 хийх схемээр дамжуулан Орос улбаны улсын эсрэг Украинд зэвсэг нийлүүлж байгаа үйлдэлээ халахлах зорилготой нарийн төлөвлөсөн ажиллагаа гэж тодорхойлсон дүнсэн байна. Тиймдээ ч үүнийг хүмүүлийн үүднээс гэх нэрийн дор зөвтгөх ямар ч үндэслэл байхгүй гэдэг юм хэлж байна. Нөхцөл байдалтай холбогдуулан Серб улсын ерөнхийлөгч Александр Вучич Серб улс нь тусгаар тогтносон бие даасан гадаад бодлого явуулдаа гэдгээ дахин хэлж байна. Европын холбоонд эсрэг зорилт тавиад байгаа ч хэлээ Серб улсын ерөнхийлөгч Александр Вучич нь Орос улбаны улстай сайн харилцаатай хэвээр. Өмнө тэрээр Европын холбооны харуулгыг үйл тоон 5 дугаар сарын 9-ний өдөр Оросын ялалтын баярын парадад Москва хотод оролцож байсан. Энэ журуу тухайд чамгүй их шүүмжлэлт дагуулж байсан байна. Европын холбооны зүгээс Александр Вучичийг Украины эсрэг дайн эхлүүлсэн Орос улбаны улстай хамт зогсож байгаа туйлын зохисгүй үйлдэлээ гэж тохиолдол нөхцөл байдлыг дүгнэж байсан байна. Үүнд Александр Вучичийн зүгээс тайлбар өгөхдөө Орос улбаны улс нь слав үндэсний нутаг, мөн Ярослав Христийн шашинд орон учраас хоёр улс түүхэн холбоотой гэж тайлбар өгсөн байна. Одоогийн байдлаар Серб улс нь эрчим хүчний хувьд Оросоос бараг бүрэн хамааралтай гэж хэлж болно. Тиймдээ ч барууны хориг арга хэмжээнд нэгдээгүй мөн Украины эсрэг түрэмгийллийг буруутгасан ихэнх Европын холбооны мэдүүллүүдэд нэгдээгүй байдаг юм байна. Дараагийн онцлог мэдээ. Өнөөдөр Израилийн засгийн газар Америк нэгдсэн улсын ойролт оронд дох тусгай элч Стеф Виткогийн санал болгосон Израиль болон Хамас бүлэглэлийн хооронд галзахсах, барьцаалагдсан хүмүүсийг солилцох гэрээг хүлээн зөвшөөрч Хамас бүлэглэл рүү уламжилсан байна. Энэхүү гэрээний хүрээнд Газад барьцаалагдсан байгаа 10 Израиль хүнийг суллаж, мөн барьцаанд байх үед амьурагдсан 18 хүний цогцыг буцаан өгөх нөхцөлтэйгээр 60 хоногийн турш галзахсах хэлэлцээр хийх санал тавьсан байна. Тусгацсан заалтууд нөхцлүүдийг багсан танилцуулъя. Юун түрүүнд хүчин төгөлдөр босноос хойш 60 хоногийн турш Израиль товтлогоогоо бүрэн зогсооно. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэ хугацаанд Израиль улсын цэргүүд галзахсах гэрээг чамд мөрдөхийг хариуцсан ажиллана гэсэн байна. Хоёрдугаарт барьцаалагдсан хүмүүсийг суллах тухай мэдээж заагдсан байгаа. Ихтэй нийт 58 хүн Хамас бүлэглэлийн барьцаанд байгаагаас 10 амьд 18 нас барсан хүнийг гал зогсоосноос хойш нэг болон 7 дахь өдрүүдэд 2 хувааж Израилийн талд хүлээлгэж өгөх юм байна. Хамас бүлэглэл галзахсах гэрээг хүлээн зөвшөөрөх юм бол тусламжийг их хэмжээгээр Газан зураас Түмний даруй нийлүүлнэ гэж тусгасан байна. Ирээдүйд очих тусламжийг нэгдсэн үндэсний байгууллага болон улаан загалмайгаар дамжуулан тараах юм байна. Энэ хугацаанд өдөр бүр 10 цагийн турш харин барьцааны хүмүүсийг солилцох өдрүүдэд 12 цагийн турш галзахсна. Эхний өдөр Газан зурвасын хойд хэсэг болон Низаримын коридороос Израилийн цэргүүд байршлаа өөрчилж гарах байгаа. Өмнө 7 дахь өдөр Газан зурвасын өмнөд хэсгээс цэргүүд төр хугацаанд зай тавьж өгөх юм байна. Харин галзахсах хугацаа дууссаны дараах цэргүүдийн байршлыг хэлэлцээрт оролцох ажлын хэсгийнхэн хэлэлцээний үеэр тохирох юм байна. Эхний өдрөөс л эхлэн зуршлагч орны оролцоотойгоор байнгын галзахсах хэлэлцээр эхлүүлнэ. Үүнд Израилийн аюулгүй байдлын зохицуулалт Газан зурваст мөргөлдөөн дууссаны дараах засаг захиргааны бүтэц зэргийг хэлэлцэх юм байна.
Мөн Палестин хориглоодыг суллах тухай энэхүү саналд тусгасан байна. Гэхдээ 10 Израиль хүнийг сулласны хариуд Израиль улс 125 бүх насаараа хорих хэл авсан хориглоодыг мөн 1111 энгийн хориглыг суллана. Түүнчлэн 18 Израиль хүний зохицыг буцан авахын тулд Израиль улс шоронд байх үедээ эсвэл мөргөлдөөний үеэр амьрагдсан 180 Палестин хүний зохицыг хүлээлгэн өгөх юм байна. Хэлэлцээр үргэлжлэж байх юм бол түр гал зогсоох хугацаа сунгах боломжтой байна. Америк нэгдсэн улсын тусгай альч Стеф Виткоф Израильд ирж энэхүү гэрээг албан ёсоор эзлэн тохиролцсон. Тэрээр хилцээг ахалж ажиллагаа. Гал зогсоох хэлэлцээр байгуулагдах юм бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн биеэр зарлана. Тэрээр түр гал зогсоох үеэр мөргөлдөөнийг зогсоох урт хугацааны шийдэл гарч ирнэ гэж найдаж байгаа гэдгийг илэрхийлсэн байна. Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд Судан улсад холиорын халдвар эрчимтэй тархсан байна. Үүний улмаас 172 хүн амьрагдаж 2500 гаруй хүн өвчлсөн. Халдвар авсан тухай тусалсан эрүүл мэндийн яамнаас мэдээлэл. Холиор нь евроноор үүсгэгддэг гидсний зочмог халдварт өвчин, гол төлөв бохирдсон ус хоол хүнсээр дамжин халдварладаг юм. Судан дахь халдварын голомт нь нийслэл Хартум хотоолон түүний хажуугийн Омдурман хотын орчимд байсан. Нэгдсэн үндэсний байгууллагын зүгээс Судан дахь нийтийн эрүүл ахуйн тогтолцоо 2 жил үргэлжилж байгаа иргэний дайны улмаас бүрэн нурсан гэдгийг анхааруулж байна. Тоог статистик мэдээллүүдийг харах юм бол нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан 5 дугаар сарын 15-наас 25-ны хооронд өдөрт бүртгэгдсэн халдварын тоо 90-ээс 815 болж 9 дахин өссөн гэдгийг мэдээлж байна. 2025 оны ихэнх үеэс хойш нийт 7700 хүн холиорын халдвар авч үүнээс 1000 гаруй 4 хүртэлх насны хүүхдүүд байсан юм байна. Хамгийн олон тохиолдол Хартум болон Омдурман хотуудад бүртгэгдсэн. Гэхдээ ойролцоох 5 мужид ч гэсэн халдварууд илэрч эхэлсэн байна. Эмнэлгийн байгууллагууд ачаалал одоогийн байдлаар дийлэхгүй хүн байна. Хил хязгааргүй эмчнэр байгууллагын Судан дахь зохицуулагч Жойс Бакер сэтгүүлчдэд мэдээлэх үедээ Омдурман хот дахь эмнэлгүүд нь аль хэдийн өвчнүүдээр дүүрсэн, хэмжилгээнд оройтсон хүмүүс олноор нас барж байгаа гэсэн байна. UNICEF-с мэдээлж байгаагаар цахилгаан станцуудад халдлага гарсны улмаас усан хангамжийн систем ажиллагаагүй болж цэвэр усны хомсдол үүссэн гэлээ. Хүмүүс бохироо сууж ус хадгалах сав нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа гэж Судан улсын хүний эрхийн эмчнэрийн холбооноос анхааруулж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж байгаагаар дэлхийн хэмжээнд 2021 оноос хойш холиорын дэгдэлт нэмэгдсэн. Үүний шалтгаан нь ядуурал, цэцэд мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлтөө гэж тайлбарлаж байна. Судан улсын хувьд гэхдээ холиороо шин зүйл бол биш. 2017 онд тус ус 2 сарын дотор 700 гаруй хүний энэ өвчнөд алдаж байсан. Харин 2023 оны 9 болон 10 дугаар саруудад улсын хэмжээнд 18 мужийн 11-д нь халдвар тархаж 20,000 гаруй хүн өвчилж 626 хүн амнасаа алдсан байдаг. Мөн 2025 оны 2 болон 3 дугаар саруудад дахин дэгдэлт гарч цагаан нийл мөрний бүсэд гочлон ихтэй бүртгэгдсэн. 2600 гаруй хүн энэ үед халдвараач 90 гаруй хүн нас барсан байна. Холиороос гадна бусад ноцтой халдваруудын тархалж гисэн Судан улсад их байна. Тухайлбал сүүлийн 7 хоногт шумуулнаас халдварладаг денгийн халдвараар 12900 хүн халдвараач 20 хүн нас барсан байна. Мөн агаар туслын замаар дамждаг менингитийн халдварын улмаас 12 хүн нас барсан гэж эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна. Хөтөлбөр үргэлжилж байна. Хөтөлбөрийн хэсэгт бид зарим мэдээллийг товчоор хөрвүүлнэ. Хонконгт үндэсний аюулгүй байдлын шүүх хурал болж шоронд хориглож байсан ардчлалын төлөөх тэмцэгчд болох Хонконг 47 бүлгийн 4 хүн 4 жил гаруй хориглосны дараа энэ баасан гарагт суллагдлаа. Уг 4 хүн нь Кин Дали, Рой Там, Хенри Вон, Жими Шамнер. Жими Шамын тухайд Хонконгийн ардчлалыг дэмжигч хамгийн том бүлгүүдийн нэг болох Иргэний хүний эрхийн фронтын удирдагч ажээ. Тэрээр суллагдах үедээ сэтгүүлчдэд хандан талархал илэрхийлсэн байна. Австрали улсад парламентын сонгуул болж өнгөрлөө. Энэхүү сонгуулиар энэ жил 21 нас хүрч байгаа Шарлотт Вокер ялж Австрали улсын хамгийн залуу сенат болсон байна. Тэрээр хөдөлмөрийн намаас сонгуульд өрсөлдөж жагсаалтын 3 дугаарт бичигдсэн ба эцсийн дүнгээр 6 дахь сенатын суудлыг аван сонгуулийн салхийг эргүүлж чадсан байгаа нь австралчуудын хувьд тэр тусмаа залуучуудын хувьд сайн мэдээ байлаа. Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгчийн урьдчилсан санал хураалтын эрс өнөөдөр өглөөний 11 цагийн байдлаар 24.55% байна. Энэ нь 2014 онд үндсэн санал хураалтын өдрөөс өмнө урьдчилсан байдлаар санал хураалт явуулж эхэлснээс хойш болсон үндэсний хэмжээний сонгуулиудаас хамгийн өндөр эрстэй сонгуульд тооцогдож байна. Мөн энэ нь өмнөх ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан сонгуулийн эрсээс 119%-аар илүү байгаа бол өмнөх хамгийн өндөр эрс болох 23.36%-ийн сонгуулийн эрсээс 404%-аар илүү байна.
Аргентин улсын алдарт хөл бөмбөгийн тамирчин болох Диего Марадонагийн үхлийн шалтгааныг эмнэлгийн ажилчдын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хүн амны хэрэг байсан эсэхийг тогтоох шүүх хурал энэ пүрэв гарагт туслагджээ. Учир нь ялагдагчийн нэг нь хэргийг хянаж байсан 3 шүүгчийн нэг болох Жилета Макентахыг шүүх хурлын үеэр баримтат киноны зураг авахыг зөвшөөрч шүүхийн дэгийг зөрчсөн гэж үзэн түүнийг шүүгч нарын бүрэлдэхүүнээс хасах хүсэлт гаргасан байна. Шүүх хурал шинэ шүүгч нарын бүрэлдэхүүнтэйгээр дахин эхлэх юм а. Төлөөсийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрэлээ анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.